За сайн байцгаана уу залуусаа. Энэ удаагийнхаа хичээлээр бүгдээрээ brush preset буюу биерний preset үүсгэх болон давтагдсан хэ хэрхэн үүсгэхийг үзнэ. За бид өмнөх хичээл дээр паттерн хэрхэн оруулдаг талаар үзчихсэн. За одоо тэгвэл энэхүү паттерныг хэрхэн хийдэг талаар бүгдээрээ үзцгээе. За эхлээд биерний preset буюу өөрийн хүссэн биерээ хийхийг үзье. За тэгэхин тулд ямар нэгэн тэгш хэмжээтэй ажлын талбар нэ. За биерний preset буюу биерний төрөл гэдэг нь юу юм бэ гэхээр одоо бид биерээр зурхтаа одоо ямар нэгэн хэлбэр ямар нэгэн дүрсээр зурна гэсэн үг. За жишээ нь энэ биер навчаар зурж байна. За яг үүнтэй адилхан өөрийнхөө хүссэн хэлбэрээр зурнаа гэсэн үг. За тэгэхээр ингээд нэг ажлын талбар үүсгээд бид нар өөрийнхөө хүссэн дүрсийг энээр зурж оруулж өгч болно. За жишээ нь бүгдээр энэ дээр текст бичье. За магадгүй ямар нэгэн тамга байлаа гэж үзье. За магадгүй ийм үг байлаа гэж бодъё. За тэгэхээр эргэн тойронд нь өөрсдийнхөө хүссэн одоо өнгө дүрсийг оруулж өгч болно. За дахиад нэг шинэ layer үсгээд stroke дээр за энэ дээр цагаанаар 20 пиксел өгье. За тэгэхээр 50-га бүгдээрээ одоо 20 пикселээр тасалж авъя гэсэн. За тэгэхээр 2 давхарга дээр 2 stroke үүсчихсэн. За бид дээр нь үүсгэсэн 20 пикселээ stroke control гэдэг layer дээр дарснаас сонгогдож байна. За тэгэхээр энэ layer-ийг түрүү алга болгоод dot-ийн layer-ыг сонгож өгөөд delete дарах юм бол бидний dot-ийн layer дээр 20 пикселийн stroke маань үлдчихэв. Тийм ээ? Устгагдаад үлдсэн хэсэг нь үлдчихэв. За иймэрхүү байдлаар хийх нь байна. За мөн дээр нь за энэ хоёр хамтдан сонгоод иймэрхүү байдлаар за энэний өнгөнүүд маань жоохон зөрж байна. За тэгэхээр бүгдээр нэг өнгөнд оруулж өгөх бол blend options-ийн color overlay. За эндээс тас харанг сонгоод өгье. За тэгэхээр effects гэсэн харагч чинь тийм ээ. Effects-ийг бүгдээрээ alt control дараад дээш нь хөвлөөд за энэ дээр орчлоо. За энийг дээш нь хөвлөөд layer дээр орчлоо. За одоо бүгдээр энийг за designed by VD гэдэг рүү хөвлөх нь. За ингээд бүгднийг ижлэх өнгөтэй болчихлоо. За дээр доор 2 зураасаа бүгдээрээ хамтдан давхар сонгож өгөөд alt дарж агаад цантыг ингээд нийлүүлчихье. За ингээд ямар нэгэн тамга үсч чинь тийм ээ. За магадгүй бид бас тамгаа дотор нь ийм хартай биш цагаантай бас хийж өгч болох юм. За өөрөөр хэлбэл бид дотор нь хар өнгөөр дүүргэж өгөөд за энэ хар өнгөө Ctrl T warp дараад ингээ харлуугаар оруулаад өгч. За тэгээд текстээ дээр нь гаргаж өгөө текстнийхаа өнгийг цагаан болгоч. За энд нөгөө бид нэр blend options-аас color overlay өгсөн байгаа учраас цагаан харагдахгүй байна. Окей. За иймэрхүү байдлаар ч юм уу. За мөн бид текст дээрээ доошоо цоолж өгөх юм бол бид текстэн дээрээ control клик дараад за мөн доотлынхаа хар layer-ыг бид нэр mask шууд сонгох юм уу? Аль эсвэл устгахч болно. Тэр mask сонгох юм бол бид энэ хараараа үлдчихэж чинь. Тэгэхээр mask-а invert хийгээд за иймэрхүү байдлаар. За тэгээд дээр нь мөн ямар нэгэн дүрс хийж өгье. За бид нэр custom shape tool-с за бид эндээс за fill дээрээ харанг сонгоод өгье. За иймэрхүү байдлаар ингээд бид нэр хүссэн лого болон ямар нэг юм хийж өгч болох нь байна. За ингээд бүгдээ энийг одоо биер
болгож хувиргая. За тэгэхин тулд тухайн ажлын салбар дээр бидний энд хийсэн зүйлээ edit менюнес define brush preset гэдгийг сонгож өгнө. За define brush preset гэхээр бид нэр өөрийнхөө нэрийг өгөх хэрэгтэй болно. За тэгэхээр энэ дээр магадгүй бир нэгч гэдэг юм уу. За ингээд окей хадгалчих. За тэгээд бүгдээрээ энэ дээр ажлын салбар дээр харах юм бол бид нар бир авангууд бидний бирэн дээр одоо түрүүний зураг маань орж ирсэн байгааг та бүхэн харж байгаа. За тэгэхээр одоо эндээс бид нар өссөн өнгөө сонгоод дарах юм бол за саяны бидний хийсэн зүйлээр нь орж ирж байна. За нэг үндсэндээ яаж юм гэвэл бид нар бирний пресетийн тусар хамгийн сүүлд буюу хамгийн доор нь ороод ирсэн байж байна. За тэгэхээр ийм байх нэ. За ингээд бид одоо өссөн бирнийхаа өнгө загварыг одоо өссөн байдлаараа хийж болох нь байна. За тэгэхээр өөр нэг жишээ харъя. За жишээ нь бид layer үсгээд мөн бирээрээ за ямар нэгэн хэлбэр дүрсээр зурж удаад за мэдээж харч юм уу аль болох цол өнгөтэй байх хэрэгтэй. Тэгэх юм бол та нар дараа нь бирэн дээрээ өнгө тохируулахад арай амархан болно. За тэгэхээр за нэг иймэрхүү дүрс байлаа гэж. За бид нэр балруулан аваад балруулан дээрээ бас ямар нэгэн бирний төр сонгож өгөөд за энэ ингээд арилгах чинь хэсэг. За ингээд энэ зурснаа бид нар define brush preset гээд за бир 2 ч юм нэрлэжээ. За ингээд бид нар бир явах юм бол саяны бидний үүсгэсэн бир маань харагдаж байна. За ингээд энэ бирээрээ зурх нь байна. За ингэж бир хийх нь байна. За одоо бүгдээрээ хэрхэн давтагдсан хээ хийх вэ гэдгийг харцгаая. За давтагдсан хээ хийхин тулд бид нэр хэрвээ баруун гарт талд чинь ямар нэгэн дүрс буланд чинь тулсан болвол тэрэн зүүн талдаа яг нийлсэн байдлаар гарч ирнэ. Тэгэхээр бид нар тэр зүйлийг л ерөөсө бодоод хийх хэрэгтэй. За жишээ нь бид нэр ийшээгээ ороод за энд хараар дүрхчээ. Ийшээгээ ороод нөгөө талаасаа гарч ирээд за нөгөө талаасаа гарч ирэхдээ бид нар магадгүй энэ дээрээ дахиад чинь layer үсгэж shift дараад fill black за энийг энд амж тулгаад Ctrl T transform 45 градусаар эргүүлээд өгье. За ингээд сумч. За тэгэхээр ийшээгээ ороод эндээс гарч ирж байгаа. За магадгүй доошоо ороод за тэгэхээр бид нэр энэ зүйлийг Alt дарж хөвлцөөгөөд Ctrl T за бид энэ дээр мөн 90 градус гээд бичиж өгөөд эргүүлж болно. За энд доор тулгаад дахиж дээш нь хөвлөөд за тэгэхээр бидний энэ 300 дүрсээ copy доод Ctrl T 90 градус enter. За ингээд бид нэг иймэрхүү зүйл хийчихлээ. За тэгэхээр бид нар юу хийсэн бэ гэхээр бид баруун гар тийшээгээ ороод зүүн талаасаа гарч ирж байгаа. Доошоо ороод дээрээсээ гарч ирж байгаа дүрс одоо зурчихлаа. За тэгэхээр бид нар энд background-д байгаа энэ цагаан өнгийг аваад нэвт харагдaltaй болгочих юм бол бидний паттерн ийм нэвт харагдaltaй харагдана гэсэн үг. За тэгэхээр edit define pattern за энэ дээр бид нэр өөрхийн нэрийг бичиж өгнө. За pattern буюу хэ тийм ээ. Эсвэл бид нар энэ дээр хэ нэг хадгалаад өгсөн ч болно. За одоо бүгдээрээ шинэ ажлын салбар нэгээд харъя. За 1000 пиксел 1000 пиксел ч юм уу. За аль эсвэл бид нар эндээс international paper A4 гээд сонгоод өгсөн ч болно. За тэгэхээр шинэ layer үсгээд за магадгүй бид нар background layer-ыг Ctrl G гээд хөвлөд авчиж болох юм. За blend options. За энэ дээр бид нар pattern overlay өгөөд за pattern-аасаа бид нар харах юм бол хамгийн сүүл бидний хийсэн паттернуудад оржсон байна. H1 гэж харагдаж байна.
За тэгэхээр ингээд сонгоод хүн бидний паттерн нэр итгэж байгаа. За гэхдээ их том харагдаад байна те. Магадгүй та нарт жижигхэн ч юм уу. Яа тэгэхээр бид нар энэ scale-ийг томруулсан байгаа учраас. За мөн link with layer буюу тухайн layer-ийн хэмжээнд тааруулнаа гэд сонгоцсон байгаа учраас бас өөр харж байгаа. За тэгэхээр тэр scale-ийг багасгаж өгөх хэрэгтэй. За ингээд та харж байгаа тийм үү? За нэгүсэндээ бидний нэг паттерн маань ийм хэлбэртэй байгаа гэсэн үг. За харах юм бол бидний дундаа зайтай хийсэн учраас энэ зайнууд нь харагдаад байна. За яг үндсэндээ бидний паттерн маань ийм үр дүн хэмжээтэй байгаа. Доош ороод дээрээс гарч иж байгаа. Баруун талаас ороод зүүн талаас гарч иж байгаа. Тэгэхээр бид зүгээр л юм тавтагдсан тус сумнууд болж харагдаж байна тийм ээ. За тэгэхээр бид нар одоо паттерныхаа дунд ямар нэгэн дүрс ч юм уу хийж өгч болно. За жишээ нь шинэ layer үүсгээд за ингээд дунд нь бүрэнкийг өгчээ. За дахиад бид нар энийг define pattern H2 за бүгд одоо харцгаая. Blend options pattern overlay H2. За тэгэхээр бидний паттерн маань дундаа одоо бүрэнкийг дүрстэй болсон юм. За тэгвэл одоо энэ дунд буюу бидний паттерны төрөл маань ийм хэмжээтэй байгаа. Тэгэхээр энэ дунд бид нэр бүрэнкийг оруулж ихэхин тулд яах ёстой вэ гэхээр бид нар энэ паттерныхаа бүх дөрвөн болонд нь одоо дөрвөлжин юм уу эсвэл бүрэнкийг ч юм уу эсвэл ийм гурвалжин дүрснүүд ч юм уу оруулж өгөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бидний энэ болон маань нөгөө талын болонтойгоо давтагдахаар залгагдаад одоо энэ голын дүрс маань үсч харагдах нь. За тэгэхээр яах ёстой гэхээр бид нар шинэ layer дээр за энэ болонд shift-тэй дарж агаад нэг дөрвөлжин дүрс. За эсвэл заавал энэ болно гэхгүй бид нар хаач гэсэн ингэ shift-тэй дараач юм уу эсвэл хүснээрээ ингэ татсунгаад өгч болно. За тэгэхээр мэдээж ийшээ өргөжлсөн зүйл нь энд давтагдах ёстой. Дээшээ өргөжлсөн энэ доор давтагдах ёстой. Энэ ч гэсэн доороо давтагдах ёстой бодох учраас бид нар энд нэгэн ийм том дүрс хийж энэ жижиг дүрс хийж гэх юм бол тохиромжтой харагддаг. Үргэлжилсэн юм шиг харагдахгүй том жижиг болчихно. Тэгэхээр үргэлжилсэн юм шиг нэг жигэд харагдуулахын тулд бид нэр shift дараад нэг ижил пропорцтой хийж байгаа. За тэгэхээр энд тулгаа тавьчих. Fill plug гэдэг үргээд өгч. За тэгэхээр магадгүй эндээсээ бид нэр бас бүрэнкийг дүрсээр ч юм уу үүсгэж агаад ингээд энийг delete-лаад устгахч болох юм ээ. За тэгэхээр энийг бид нар хувилаад Ctrl T гээд horizontal эргүүлээд энэ болондоо тулгаад тавьчих. За энэ хоёроо давхар сонгоод доош наалтаа тарж хувилаад Ctrl T vertical эргүүлчих. За ингээд бидний болонгууд маань одоо юутай боллоо? Гурвалжин нэг юм болонтой боллоо. За энэ маань яг өгөхөр энд үргэлжиж байгаа энэ дүрс маань энд харагдах нь. За энэ доорогоо дүрсэн дээр нь харагдах нь. Энэ дүрс нь тэгэд болонд нь харагдах нь. За тэгэхээр яаж харагдах вэ гэдээр харцгаая. Нэг од шиг харагдах болно. Define pattern H3. За бид H1, H2, H3. За одоо та бүхэн харж бидний дунд од шиг зүйл орж ирсэн байна тийм ээ. За иймэрхүү байдлаар ер нь бол паттерн хийдэг байж байгаа. Иймэрхүү байдлаар. Тэгээ паттерныг та бүхэн өөрөө хүснээрээ сонгоод ямар паттерн хийж болно. За жишээ нь арай өөр байдлаар нэг паттерн хийх үгээр үзье. За тэгэхээр яг ажлынхаа талбараа дөрвөн тэнцэн хуваах буюу төвийг гаргаж ирэхин тулд бид нар view business new guide and layout. За тэгэхээр энийг 2 мөр багантайгаа хуваагаад өгч. Окей. Тэгэхээр бидний дүрсэнд маань 2 мөр 2 багантай шугамсан байна. За одоо бүгдээ энэ дээр төв зэгээс нь ямар нэгэн бүрийнхээ дүрс үсгээд за fill plug. За мэдээж яг гол нь төвийг олж тавих хэрэгтэй. За ингэ тавьчих.
За тэгэхээр ганц бүрэнки гэх юм бол бид дандаа ганцхан юм бүрэнки цэгүүд явах болно. Тэгэхээр өөр 90 тойронд нь бүгдээр бас ямар нэгэн сонирхолтой дүрс хийж өгч үзцгээе. За ингээд за хоёр лейерийг сонгоод нэгдэх бол хоёр лейерээ давхраар нь сонгочоод Ctrl E гэж дарна. Alt дараад 180 градус зэргүүлье. За бид харах хэрэгтэй бид нар тал дүрсийн дээш нь оролцсон учраас мэдээж бид нар их доошлуулахын тулд бол энд одоо зай гарч ирж байна. Тэгэхээр энэ зайг яг харагдахгүй болгож төхрүүлчих хэрэгтэй. За ингээд бусан байна. За тэгэхээр энийг дахиж хувилаад аль эсвэл бид нар Ctrl G гэж хувилчаад Ctrl T дараад за энэ голын төв цэгийг бид нар энэ төв дээр ирээд тааруулчих юм бол яг энэ голынхын төв дээр ирэх нь Shift дараад Enter Ctrl G Ctrl T голын төвийг тааруулаад за ингээд хэрэглэж. За бид нэг ийм дүрс үүссэн байна. За тэгэхээр энэ дүрсээ бүгд нь нийлүүлчихье. Нэг дүрс болгоод. За одоо бүгдээ 1000 пикселийг хэсгэх нь 1000 пиксел 2500 пикселийг хэсгэх нь 2500 пикселтэй нэг нүд нээсэн юм байна. Тэгэхээр filter-ээс тэр offset буюу гүйлгэх. За энэ маань horizontal build-тэй тэнглэг хэдэн пиксел гүйлгэх вэ? Босоод тэнглэг хэдэн пиксел гүйлгэх вэ гэдгийг одоо бид нарт харуулж өгдөг. За тэгэхээр энийг бид нэрээ 2500 чинь 1250 гэх юм бол дээш доошоо гүөхнэ. За нэг үндсэндээ бидний нөгөө нэг артлын буюу дараагийн гарч ирэх зааг маань бидэнд ийхүү харагдаж байна гэсэн үг. За ингийн өмнө эхлээд бүгдээр энийг edit define pattern болгоод оруулчих. За pattern шээ 2 ч юм уу. За blend options pattern overlay. За эндээс тэгэхээр бид иймэрхүү дүрс үүсгэсэн байна. Opacity бол багасгана. Scale бол томруулна, жишрүүлнэ. Тэгэхээр бид нэр 1000 гэд нэлийн том пикселтэй хийсэн байгаа учраас нэлийн жижигхэн болж та буурж байгаа харагдаж байна. За иймэрхүү байдлаар одоо паттерн үүсгэх нь. За ямар ч хамаагүй дүрс зураад за жишээ нь за магадгүй биер авахгүй pen tool-ээр ч юм уу. За ингээ Ctrl Enter black Ctrl Enter Shift F5 окей. За ингээд нэг энэ зүрийн дүрснүүд бүгдээрээ үүсгэлээ. За тэгэхээр энэ дүрсээ filter order offset гээд 1250 1250-аар эргүүлээд өгч. За тэгэхээр бид нар яг дөрөв тийш нь таны үндсэндээ F-тэй болон бусаа тийш нь ингээд яг талаар нь буюу энд дэс хэсгийг яг энд авчираад яг энд дэс хэсэг маань яг дээшээ өгөөд ингээд гүчлээ гэсэн үг. За тэгэхээр энэ бол бидний энэ болонгийн заагууд ахна. Үндсэндээ ийшээ орсон дүрс маань энд гарч ирж байна. За энэний үзүүр нь энд гарч ирж байна. Энд дэшээ ороод энд үргэлжилж байна. Тэгэхээр одоо бүгдээ энд ямар нэгэн тавтагдсан зүйл хийгээд өгье.
За ингээд бүгдээ edit define pattern жишээ 3 гэж хадгалчээ. За бүгдээ энэ дээр pattern руу ороод за жижигрүүлсэн байгаа юм байна. Бүгдрэний opacity-г нь багасгасан байгаа юм байна. За тэгэхээр gradient pattern overlay pattern-асаа энэ pattern-ыг бүгдээр сонгоод өгч. За ингээд нэг юм харагдчих. За энийг баг зэргийн мөнгөний бүрүүлж өгч болно. За мөн pattern-да бид нар бас хүссэн өнгөө өгч болно. За тэхийн тулд бид нар энэ дээр multiply болон за мөн color гэж гэх юм бол бидний яг pattern моногтой болно. Multiply гэх юм бол бидний цаатал өнгөтэй энэ дээр нь хараар орж иж байгаа болж байгааг харж байгаа хаа. За тэгэхээр color гэж үгүй. За ингэ бидний хэмээн харагч тийм ээ. За магадгүй бид хийг баг зэрэг opacity-г нь бүр өдрүүлээд өгсөн ч болно. За иймэрхүү байдлаар ер нь бол pattern хийх нь байна. За тэгэхээр pattern-ыг ерөнхийдөө янз бүрийн дүрсүүдээр хийдэг. За жишээ нь энэ дүрсүүдийг ашиглан бас pattern хийж болно. За тэхийн тулд бид нэр энэ дүрсээ сонгоод за жишээ нь эндээс тэр энэ дүрсийг сонгож үгүй. За тэгэхээр control гэж дараад магадгүй энийг бид нар шинэ документ дээр за тэгэхээр pixel 600 хүртэл 600 пикселтэй ч юм уу үүсгээд за энэ яг дөрвөлжин байгаа учраас нэг зөөгөөд энэ дээр тавьж болох юм. За тэгээд томж байгаа бол бид нэр ката аваад бүгдээрээ. За энэ цагаан байхгүйгээр байвал бид нар дараа нь өнгө өгөхөд амар edit define pattern. За pattern wave гэж. За тэгээ бүгдээ энэ дээр pattern overlay-гээс pattern-аа сонгож өгөөд. За бидний pattern маань бүдгэн байгаа учраас харагдахгүй байна. За өнгийн дүр авчи pattern overlay. За томруулаад харах юм бол бид ийм pattern авах нь байна. За тэгэхээр ийм pattern-а татаад харах юм бол ийм байна. За ийм pattern хийсэн байна. За тэг өнгөнд оруулж гэх юм бол ийм болох нь. Батарейг opacity-г нь багасгана. За яг энэ нүгээр энэ pattern мөн явж байгааг харж байгаа. За мөн тэр энийг pattern болгож үзье. Тэхийн тулд иш оруулж ирээд. Ингээд тавьчих. За control дээр нь дараад бид шууд таслах хэрэглөөрөө аваад enter дарах юм бол яг энэ хэмжээгээр нь таслаад өгчнө. За edit define pattern pattern 2 гэдэг өгч. За бүгд энэ дээр. За тэгэхээр одоо бол бид нэр өнгөтэй зураг байгаа учраас энэ дээр өнгө шаардлага байхгүй. Позитивыг нь тодруулж өгөөд pattern define pattern. За харж байгаа тийм ээ. Иймэрхүү pattern үүссэн байна. Энийг тодруулж өгч болно. Төрүүлж өгч болно. За иймэрхүү байдлаар pattern болон бирний preset хийх нь. За мөн гаднаас бир болон pattern-ы preset-ийг оруулж ирэхэд бол бид pattern дээр дараад pattern-ийнхаа сонголтоос энэ араан дээр дараад за тэгээд load patterns дараад ингээд бид өөрсдийнхөө паттернуудыг гаднаас оруулж ирж болно. Нэгэнсээ бид нар татаж авах
интернетээс янз бүрийн паттернууд татаж авч болно гэсэн үг. За жишээ нь иймэрхүү паттернуудыг бид нэр татаж авч болох нь байна. Иймэрхүү паттерн. За тэгээд өөрсдийнхөө паттерныг хэрвээ хадгалахыг эсвэл устгахыг эсвэл сонгоод энэ дээр дараад delete pattern гэх юм бол устчихна. За хэрвээ хадгалмаар байгаа бол save pattern дараад за нэгрээ өгөөд паттерн хадгалчихна гэсэн үг. За мөн биерний preset ч гэсэн мөн адилхан. За бид биерээр ямар нэгэн зүйл зурдаг. За тэгвэл энд жишээ нь ийм preset-үүд байна. За мөн ийм preset-үүд байна. Тэгэхээр энэ preset-үүдийг бид нэр оруулж ирэхтэй load brushes гэдээ оруулж ирж болно. За load brush гэх юм бол бидний brush дээр нэмэгдээл хань гэсэн үг. За replace brush гэх юм бол энэ бүх байгаа brush-ын дээр байхгүй болоод шинээр brush-нууд орж ирнэ гэсэн үг. За хадгалахын тулд save brushes магадгүй нэр preset manager руу ороод зөвхөн сүүлийн 2 brush-ыг хадгалъя гэх юм бол save set гэдэг тарах юм бол зөвхөн 2 маань хадгалагдах нь байна. За эндээс энэ хүртэл дараа хадгалъя гэх юм бол хадгалагдах нь байна. За мөн эндээс сүүлийн 2-ыг устгах юм бол бид нэр delete дараа тусдагч нь байна. За мөн нэрийг өөрчлөх юм бол rename дараад өөрчилчих нь байна. За иймэрхүү байдлаар brush болон паттернуудыг хийх нь байна. За энэ удаагийн хичээл маань ингээ үүгээр өндөрлж байна. Дараагийн хичээлээр уулзцгаая.